агаарын бохирдол одоо нөлөөлж байгаа зүйлсийн үр дагавартай тэмцээд байх нь бол утгагүй юм байна л да. Тийм учраас их үүсвэртэй тэмцэх гэдэг асуудал бол хамгийн голоо гэдэг дээр бол олон хүмүүс ярьж байна. Тэр их үүсвэр гэдэг нь бол одоо жишээл орон сууцчлуулах хэрэгтэй байна. Шинэ технологи боловсруулах хэрэгтэй байна. Шинэ бүтээгдэхүүн ашиглах хэрэгтэй байна. Шинэ эрчим хүчний их үүсвэр ашиглах хэрэгтэй байна. Өөрөөр ингээд одоо явж байгаа уламжилт хөгжмөлийн бодлого, хөгжлийн зам бол өөрчлөхгүй бол болохгүй нэ гэд өнөөдөр одоо new urbanism гэдэг одоо шинэ хотын үзэл баримтлал гэж юм ярьлаа шүү дээ. Шинэ хот гэдэг одоо хуучны хараа ингээд байшин бариад зам тавиал ингээд авах юм бол бөөгнөрөөл авах юм бол энэ бүтэхгүй нэ. Тийм учраас цөмөрө хотчлтын бодлогыг шинжилье. Шинэ одоо хотчлтын бодлогын үзэл баримталтай болъё гэж сая Сэйл хотын дарга дээр ярьж байна. Энэ бол маш их том одоо дүгнэлтүүд. Тийм бол хот гэж ямар байх яаж цаашаа хөгжих юм. Одоогийн энэ уламжлалт маягаараа ийм хэрэглээтэй ийм технологитой ийм одоо байдлаар явах юм бол тун удахгүй хүндрэлтэй өөрөө ер нь бүхэлдээ мухардалд орно гэдгийг бол одооноос хүмүүс ярьж байна шүү дээ. Тэгэхээр энэ асуудлуудыг бид бас анхаарах хэрэгтэй.